Та бүхний амгалан айлтгая. За өнөөдрийнхөө хичээлээр олон тооны дагавар үзнэ. За бид бол цагаан толгойхоо бүх үсгийг үзээд дүрм үзэж байгаа юуны өмнө нэр үгийг хувилгадаг тийм ялгал хамаатуулах нөхцлүүд тэгээд одоо олон тооны дагавар нэр үгийн хувиллыг. За бид шууд дагавраа бичээд тэгээд жишээтэй ярилцаад явъя. За хамгийн түгээмэл хэрэглэгдгээс нь эхлэе. Нугууд, нүгүүд, уудууд. За энэ бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Өмнөх үгнээс нь бол салангад бичнэ олон тооны нөхцлүүдийг нугууд, нүгүүд. Өмнөх үг нь эрэг байвал энийг ууд, эрэг байвал ууд, эмэг байвал үүд гэж дууддаг. За энэ бол ертөнц цагийн монгол хэлний бол ууд дагавар байгаа юм. За энэний дүрмийг тогтоогоод аваарай. За эхний энэ нугууд, нүгүүд хоёрыг хэлний үзүүрийн ийм энэ болон ихшгээр төгссөн үгэнд үгийн эр эмийг баримталж энэ хоёрыг залгана. Их шиг юм уу ийм инээр төгссөн эр үгэнд бол нугуудыг залгана. Ийм энэ буюу ихшгээр төгссөн эм үг нь нүгүүдийг залгана. А энээс бусад гийгүүлэгчээр төгссөн үгэнд энэ уудыг залгадаг. За жишээ авъя. Энд хэдэн сонин гэдэг. Сонин сэтгүүлийн сонин. За хүүхэн гэдэг үгийг кэвүүхэн гэж ингэж хүүхэн гэдэг ийм өвөрмөц бичлэгтэй кэвүүхэн ингэж бичдэг. Хүүхэн тэмээгэ яма. За одоо соннууд, хүүхнүүд, тэмээнүүд, ямаанууд гэж үчи. Тэгэхээр зэрэг саяхаа дүрмийг бодох хэрэгтэй. Тэгэхээр энд чинь бол сонин, хүүхэн гэдэг хоёулаа инээр төгссөн байна. Энэ хоёр нь бол хоёулаа ихшгээр төгссөн байна. Тэгэхээр зэрэг энэ дөрвөн үгэнд бол энэ нугууд нүгүүдийг л залгах нь байна. За харин үгийн эремийг баримтал залгах ёстой. Сонин гэдэг эр үг учраас энэний дор бол юу ирэх ёстой? Нугууд ирэх ёстой. Нугууд. За хүүхэн гэдэг эм үг учраас үүний дор бол нүгүүд. Нүгүүд гэдэг үг олон тооны дагавар ирэх ёстой. Тэмээ гэдэг үг бол мөн ялгалгүй ихшгээр төгссөн, гişгээр төгссөн. Тэгээд эм үг учраас үүний дор бол нүгүүд гэдэг нөхцөл ирэх ёстой. Тэмээ нүгүүд. Ямаа гэдэг бол эр үг. А гişгээр төгссөн байна. Гişгээр төгссөн учраас ямаа нугууд. Ямаа нугууд. За энд нэг зүйлийг бас анхаарах хэрэгтэй. Олон тооны дагаврын энэ нүгүүд гэдгийг энд бол үүгийн шилбэгүү өчтдөг. Хэрвээ энийг шилбэтэй бичих юм бол нөхөд гэдэг үг болох шүү дээ. Тэрийг анхаараарай. За одоо энэ дээр мал гэр гэсэн хоёр үг авъя. Мал гэр. За олон тооны дагавар залгая. Малууд гэрүүд гэж бичье. Тэгэхээр зэрэг хоёулаа гийгүүлэгчээр төгссөн байна. Гийгүүлэгчтэй энэ энээс бусад гийгүүлэгч байна. Тийм учраас мал гэдэг нь үгэнд бол адилхан хоёуланд нэм хэлбэр уудыг бичээд энэ малууд энэ гэр үүд. Энийг үгээр энэ уугаар уншина. За эхний гурван дагаврын хамгийн түгээмэл хэрэглэгддэг энэ дагаврыг бол яаж залгахыг нь бол сайн анхаарч яваарай. За тэгээ эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд гэдэг бичье.
эрэгтэй. За энэ бол хос шиг болж чадна. Эрэгтэй. Чүүд. Эмэгтэй. Чүүд. Эмэгтэй чүүд. За тэгээд энд тэр чуул дагаврыг бол энэ бүхэл энэ чүүдийн оронд тавихтал бол чуул болно. Жишээлх юм бол одоо баячуулгаа сая бичлээ. Тэгэхээр баячууд гээд тэгэхээр баячуул гэхлээр зэрэг ингээл энэ дээрээ л чуулаа залгах шин баячуул. Баячуул. Багчуул гүйлм гаагүй. Бага чуул. За энэ бол ярианы хэлбэр олонтой тохиолдог хэлбэр да. Багчуул. Багчуул гэх мэт. За нар бол салангад бичнэ. Зөвхөн хүндрэлтний хамаатай нэрэнд л тохиолддог. За жишээ нь багш нар гэвэл багш нар салангад биччих нь энд бол бэрхшээл эмч нар гэж бичиж. За харин заримдаа бол өмнөх үг нь эм үг байвал нэр гэж уншдаг юм тал бай. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр үзсэн олон тооны нөхцлүүд бол дэс чууд чуул нар энэ бол олон үгэнд тохиолддог бай. Бичгэд бол тийм төвөгтэй биш. За зөвхөн хамгийн элбэг тохиолдол нугууд ууд дагаврыг л бол яаж өчөх вэ эхэнд нь тайлбарсан тэр дүрм жишээ бүх үгнүүдийг санаж авах хэрэгтэй. Минуу нутуг хинти хангаа саяану өндөр сайхан нэрогоо нугууд хойд зүгийн чимэг болгосон ой хөвчин агуудаа нугууд миний шарга номно өргөн их гоби нугууд өмнө зүгийн мандаа болгосон элсэн манхан далай нугууд энэ бол минуу төрсөн нутуг Монголын сайхан ороо. Хэрлэн онон туулын тонголог ариугуу мөрөн нэгүүд хотол олноо эм болгосон горих булаг аршаан нугууд хөвсгөл ловс бүрийн гүн цэнхэр нагуурууд хүмүүн малын ундаа болгосон тойрон бүрт усуу нугууд энэ бол минуу төрсөн нутаг Монголын сайхан ороо. Нацаг доржи миний нутаг шүлэгтийн олон тооны дагавар олон удаа хэрэглэгдсэн байгаа. Яаж ямар дүрмөө санаад тэр хэрэглэсэн байдлыг сайн ажиглаж яваарай. Саранхооны тууж бол монголчуудын дунд маш түгээмэл дэлгэрсэн тууж. Говийн дашгины хотод данзан арвчаа жүжиг болго тоглож байсныг та бүхэн сайн мэднэ. Энэ туужийн сургаал хэсэг байна. Оюуны эд лүгэ төгөлдөр инүү дэгээдүү бүлгэ. Ох сүсгийн эд лүгэ төгөлдөр инүү дундач бүлгэ. Олон ган сан луга төгөлдөр инүү адаг бүлгэ. Оюуны эд лүгэ төгөлдөр нь дээд бүлгэ, огсүсгийн эд лүгэ төгөлдөр нь дундч бүлгэ, олон ган сан дуга төгөлдөр нь адаг бүлгэ.
багчууд. Көгшин, көгшчүүд гэвэл көгшчүүд. За цааш нь хэд өгөн жишээ авъя. Эрэгтэй, эмэгтэй. За тэгээ эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд гэж бичье. Эрэгтэй. За энэ бол хосог шиг болж байна. Эрэгтэйчүүд. Эмэгтэйчүүд. За тэгээд энд тэр чуулчууд дагаврыг бол энэ бүхэл энэ чуулчуудын оронд тавихтал бол чуулчууд болно. Жишээлх юм бол одоо баячуулгаас аюулчлаа. Тэгэхээр баячууд гээд тэгэхээр баячуул гэдэг ингээд энэ дээр чуулаа залгачих нь баячуул. Багчуул гэвэл мөн ялгаагүй. Бага чуул. За энэ бол ярианы хэлбэр олонтой тохиолдог хэлбэр юм да. Багчуул, баячуул, багчуул гэх мэт. За нар бол салангад бичнэ. Зөвхөн хүндрэлтний хамаатай нэрнэлээр тохиолддог. За жишээ нь багш нар гэвэл багш нар салангад бичих нь энд бол бэрхшээл эмч нар гэж бичиж. За харин заримдаа бол өмнөх үг нь эм үг байвал нэр гэж уншдаг энэ тал бай. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр үзсэн олон тооны нөхцлүүд бол дэс, энэ чуул, нар энэ бол олон үгэнд тохиолддог. Бичгэд бол тийм төвөгтэй биш. За зөвхөн хамгийн элбэг тохиолдол нугууд ууд дагавар гэдэг бол яаж бичих вэ гэдгийг ихэнд нь тайлбарсан. Тэр дөрвөн жишээгээр бусад бүх үгнүүдийг тааж авах хэрэгтэй. Минь нутаг хинти хангаа саяану өндөр сайхан нэрогоонууд хойд зүгийн чимэг боловсон ой хөвчин апуудаанууд миний шаргана минь өргөн их говийн нугууд өмнө зүгийн мандаа боловсон элсэн манхан далай нугууд энэ бол минь төрсөн нутаг Монголын сайхан орон. Хэрлэн он туулын тонголг ариггүй мөрөн нэггүүд хотол олноо юм болов гэсэн орих булаг аршаанууд хөвсгөл ус бүрийн гүн цэнхэр наггуурууд хүмүүн малын ундаа боловсон тойрон бүр усуунууд энэ бол минь төрсөн нутаг Монголын сайхан орон. Нацагдоржи миний нутаг шүлэгтийн олон тооны дагавар олон удаа хэрэглэгдсэн байгаа. Яаж ямар дүрмээ санаад хэрэглэсэн байдлыг сайн ажиглаж яваарай. Саранхуйны төвд монголчуудын дунд маш түгээмэл дэлгэрсэн тулж говийн дашмарын хот ганцхан арвчаа жүжиг болго тоглож байсныг та бүхэн сайн мэднэ. Энэ буужийн сургаал хэсэг байна. Оюуны идлүгэ төгөлдөр инүү эгээдүү бүлгээ. Ох сүсгийн идлүгэ төгөлдөр инүү дундач бүлгээ. Олон ган сан дуга төгөлдөр инүү адаг бүлгээ. Оюуны идлүгэ төгөлдөр нь дээд бүлгээ. Ох сүсгийн идлүгэ төгөлдөр нь дундач бүлгээ. Олон ган сан дуга төгөлдөр нь адаг бүлгээ. За энд гарч байгаа ган сан гэдэг нь эд баялагийг хэлж байгаа юм. Тэгэхээр ухаантан хүн бол хамгийн дээд. За үнэнгүй сүсгтэй хүн бол бас дундаж баян юм. Их ган сан эд хөрөнгөтэй нь бол адаг юм а гэсэн ийм утгатай